Сайн байцгаана уу? За, Матрын ордонд Бархас сад гариг маань за ирэх 12 13 сарыг бас байршихна. За тэгэхээр Матрын ордонд бол маш их үйл явдлууд өнгөрсөн 2 3 жил болж байгаа. За магадгүй Санчир гариг маань бас дэлхийн вантай хэд хэдэн удаа хамтын аялал хийсэн ба хажуугаар нь бас маш том хэртэлтүүд болсон. Тэгэхээр Матрын орд бол астрологт бидний амбиц, эрх мэдэл, албан тушаал хариуцдаг том орд байдаг. Бидний карьерийн 10 дахь карьерийн гэрийг хариуцдаг маш их ажил, хөдөлмөр, олон зүйлийг хийж иж хүн карьертай болдог. Олон зүйлийн ард гарч бат бөх өдөр тутмын цэрэгжилтийн байдалтай хүн сурч мэдэж хүмүүжиж хүн карьерийг олж авдаг. Карьер гэдэг бол хүнд тийм амархан ирдэг зүйл биш. За олон нийтийн өмнө гардаг, бусад харагдах байдлыг ч хариуцдаг ийм орд учраас за энэ ордыг удирддаг эзэн биеийн эзэн гариг нь бол Санчир байдаг. За Санчир гариг бол астрологийн ордны үүлийн үрийг хариуцдаг гариг учраас за энэхүү гариг маань ирсэн орд болгондоо маш олон үйл явдлуудыг зааж өгч явдаг гариг гэсэн үг. Тэгэхээр астрологт бол хамгийн их хүнд хэцүү үйл явдлуудыг сургаж өгдөг. Биднээс маш их зүйл шаарддаг энэ том гариг Санчир гариг маань Матрын ордонд бол 2 жил хагастай болж байна. Гэтэл энэ дээр жишээлбэл Бархас сод гариг маань нэмэгдэн ирснээр 20 жилийн үйл явдал бас нэг ийм 20 жилийн бас нэг ийм сайклыг бол биднээс шаардж харуулж байгаа гэсэн. Тэгэхээр 20 жилийн өмнө энэхүү хоёр гариг маань хамтдаа аялж исэн байх нь гэсэн үг. Тэгэхээр энэ хоёр гариг маань хамтдаа аялж хад ямар үйл явдлууд болох нь вэ? Дээрээс нь дэлхийн ван тэнцээ байршиж байгаа учраас ойрын хэдэн мянган жилд тохиолдоогүй томоохон үйл явдлуудыг энэ том гариг нь ирэхсүүд хамтдаа байршснаар нөлөөлөх нь ягаад гэвэл ойрын 200 жилд болоогүй үйл явдлуудыг энэхүү олон гариг ирэхс маань хамтын аяллаараа үзүүлнэ гэж үзэж байгаа. За тэгэхээр энд Санчир гариг Бархас сод дээрээс нь хэртэлт татдаг энтхгүүдийн зурхаад бол Раху Кету гэж авдаг Кету байгаа. Өрнийн зурхаад бол энэ маань өмнө зүгийн зангилаа. За дээрээс нь дэлхийн ван гэдэг ийм 4 том гариг маань энэ ч хамтын аялал хийнэ гэсэн үг. Тэгэхээр ойрын хэдэн мянган жилд болоогүй үйл явдлуудыг энэхүү олон гаригийн маань хамтаршил нэгтршилт бол биднэрт өгнө гэж үзэж байгаа. За энтгэх зурхаагаар болохоор одоогоор бол Бархас сод маань яг Номын ордонд ирж байгаа. Өрнийн зурхаагаар бол энэ маань Номын ордноосоо гараад Матрын орд руу шилжилт 12 сарын 10-даар явж байгаамаа хийж байгаамаа. За тэгэхээр гол нь Бархас сод маань энэ олон гариг ирэхстэй хамтын аялал хийн. За дээрээс нь 2020 онд 3 ч удаа байна уу дэлхийн ван маань хамтдаа аялал Бархас содтой хийж байгаа учраас Бархас сод маань очисон гариг ирэхс болгоныгоо тэлж өгдөг учраас хамтын аялал хийж байгаа дэлхийн ван буюу дэлхийн ван маань манай гариг ирэхсийн хамгийн сүүлд манай галактикийн хамгийн сүүлд оршдог гариг байгаа. За тэгэхээр энэ гариг маань бидний амьдралд маш их гүн гүнзгий сэтгэл зүй талаас илүү их хариуцсан гариг байдаг. Маш их олон сэтгэл судлаач нар жишээлбэл дэлхийн бангаар удирдуулдаг учраас за энэ үеэр сэтгэл судлал болон олон сэтгэл судлалын чиглэлийн зүйлсүүдийг хүмүүс их судлах, сонирхох жил байгаа. За дээрэс нь маш их айдас давтах, гинтийн айдсуудыг мэдрэх. За дээрэс нь тэнцээ Бархас сод маань тэр өмнө зүгийн зангилаатай бас ингэж энергийн хувьд хамтын аялал өөрчлөлтийг өгж байгаа учраас маш их сүнслэг байдал маань хүмүүсийн хувьд сэргэх үе гэж үзэж байна. За яагаад гэвэл хамгийн сүнслэг хоёр гариг хамтын аяллыг хийж хэртэлт хийх учраас энэ байдал маань хөндөгдөж хэртэлт нар сарны хэртэлтэй маш олон хүмүүс тухайн хүмүүсийн сүнсний төвшин сэрж ирдэг, сүнслэг байдал нь ихсэж ирдэг ийм үеуд бол энэ үед болдог учраас
хэртэлтийн үеэр Бархас Бод одоо байршиж байгаа энэ орд маань хэртэлтэнд автахад олон хүмүүс сүнслэг төвшнгөө мэдэрч энэ хорвоо дээр ирсэн зорилгоо санах, энэ хорвоо дээр яах гэж хүн болж ирсэн бэ гэдгийг ухааж ах маш олон хүмүүс одоо жишээлбэл юунд итгэж явж байгаа вэ? Юуны төлөө явж байгаа вэ? Яах гэж амьдарч байгаа вэ гэдэг дээр маш их одоо асуултууд тавьж, маш их сэргэж ирэх үе гэж үзэж байгаа. За тэгэхээр энэ үеэр одоо жишээлбэл биднээс маш их одоо хүнд хүчээр ажлыг одоо шаардна гэсэн үг. За тэгэхээр Бархас Бод маань зүгээр нэг азаа одоо энэ үеэр өгөх боломжгүй. Бид нэр одоо шашин шүтлэг философи дээр илүү анхаарна. За дээрэс нь илүү их одоо бодит зүйлсүүдийг хийх, бодит болгох гэсэн үг. За тэгэхээр Бархас Бодын маань одоо Номын Ордонд 2019 онд байршсан шиг одоо гинт гараад аялаа явчмаар сэтгэл төрөх. Эсвэл маш их амьдралыг өргөжүүлж тэлж сайхнаар бодох боломжуудыг харьцангуй багасгаж өгнө. Гэхдээ энэ боломжуудыг яаж авах вэ гэдэг нь илүү их одоо практикал тал руугаа одоо биднэрт энэхүү гариг маань материалын ордонд ирснээр бол өгнө. Да ялангуяа одоо яг 2020 оны за эхний хагасд бол харьцангуй одоо олон хүмүүсийн одоо бодол санааны төвшин нөлөөлж байгаад одоо сүүлийн 2020 оны 6 сараас хойш бол маш олон үйл явдлуудыг бол өөрчлөлтөнд бол татаж гинтийн үйл явдлууд болох за ангараг гариг маань өөрийн ордондоо одоо намар одоо ухрах хөдөлгөөн хийх учраас маш их үл ойлголцол одоо ерөнхийдөө бол дэлхийн ертөнцид даяараа бол энэ 2020 оныг бол түүхэнд тэмдэглүүлэх одоо тийм үйл явдлуудыг өөртөө татсан жил гэж бол одоо үзэж байгаа. Да ялангуяа одоо энэ зурхаан ухааг астрологийн зүгээс бол бүх хүмүүс 2020 онд бол одоо сэрж сэхэрэхгүй бол маш их хэцүү үйл явдлууд болно тухайн хүний амьдралд гэж үзэж байгаа учраас одоо бид бүхэн илүү их одоо сэрж ухаажж те одоо жишээлбэл байгаль дэлхийтэйгээ их дэлхийтэйгээ зөв харилцаа бид нар одоо энэ дэлхий дээр л дэлхий гэдэг гариг дээр л амьдарч байгаа учраас бид нар энэ гаригтайгаа одоо олон үйл явдлуудыг зүй зохистой хийж ирэхгүй бол одоо байгаль дэлхийн баланс алдагдаж олон үйл явдлуудыг одоо 2021 22 онуудаас бүр илүү идэвхтэй татаж тэр хар шуурга далайн одоо цунами болох гих мэтчлэн олон үйл явдлууд бидний амьдралд өөрчлөлт орох учраас бомбын 90 үе маань одоо 2020 он гэдэг одоо ингээ эхэлж байгаа маань бид нар илүү хүмүүнлэг болох илүү одоо эргэн тойрныхоо хүмүүстэй өгөөмөр хандах орчин тойронтойгоо чин сэтгэлээсээ харилцаа үүсгэх, байгаль дэлхийтэйгээ илүү харилцаа үүсгэх, ойлголцох одоо үйл явдлуудыг илүү их энэ үеэр одоо астрологийн зүгээс бол одоо зөвлөж байгаа. Тэгэхээр бомбын 90 үеэр ихээр одоо хүмүүс маань маш сайхан болчихно гэж бодоод байгаа. Сайхан одоо 90 үейлөө төхөх боломжийг одоо 20 оноос эхлүүлэх учраас сайхан одоо зүйлс төр хүрэхийн тулд бид нар маш олон одоо таагүй зүйлсүүдийг даван гарах хэрэгтэй болдог учраас бид нар одоо болж өгвөл одоо эргэн тойрныхоо хүмүүстэйгээ муухай байдлыг үүсгэх мэдээж бодлын 90 үеийг эхэлсэн учраас бодол санаагаа зэгцтэй байлгах, бодол санаагаа зөв байлгах, дээрэс нь хөдөлмөрлөх зүгээр энгийн нэг суугаад бодоод байх биш. Давхар одоо энэ одоо сайхан бодол санаа, энэ сайхан зүйлсүүдийг bijүүлэхийн тулд материалын ордонд ирсэн Бархас Бод маань биднээс ажиллаж хөдөлмөрлөж энэ одоо боломж бололцоог авахыг шаардах учраас бид одоо энэ үеэр илүү их бодож мөрөөдөж исэн. За 2019 онд Бархас Бод өөрийнхөө одоо ордонд Номын Ордонд байрлаж байхад ямар одоо таны харах өнцөг үүссэн, ирээдүрөө харсан өнцгөө та одоо bijүүлэх боломжийг Бархас Бод маань өгж байгаа учраас илүү их нөгөө талаараа харин ч Бархас Бодын ивэлэг одоо хөдөлмөрлөж олж авах. За дээрэс нь Санчир гаригийн одоо зааж сургаж байгаа тэр цэгцтэй байх, өдөр тутмын ажил амьдралдаа анхаарлаа хандуулах, илүү дутуу зарлага үргэлгээ хянах гих мэт олон үйл явдлуудыг одоо бид нар цэгцрэх одоо боломжийг өгөх учраас энэ олон дөрвөн одоо гариг хэрэгсийн стелиум маань материалын ордонд болохын үеэр маш олон хүмүүсийн сүнслэг төвшин сэрж олон зүйлийг эргээд харах, нийгмийн одоо болж болохгүй байгаа, нийгэмд болохгүй байгаа албан тушаалтнуудтай холбоотой олон зүйлсүүдийг эргэж харж өөрчлөлтөнд оруулах. За дээрээс нь хэд хэдэн удаагийн хэртэлт болох ба одоо энэ бидний одоо эхлүүлсэн байгаа энэ дэлхийн орд, материалын ордонд болж байгаа
одоо хэртэлт маань үргэлжлэхээс гадна нумын орд болон ихрийн орд нь маш олон одоо хэртэлтүүд болох учраас олон хүмүүс сүнслэг түвшин сэрж мэдрэх одоо сайхан жил болно гэж ерөнхий одоо дүгнэлтээр бол гарч ирж байгаа маа.